Сүхбаатар аймгийн онцгой байдлын албаны Ахмад ажилтан бэлтгэл ахлагч Орсогийн Цэвэн жаргал ухаарлын шаглаас гэмээх анхны шүлгийн номоо үлгийдэн авч уншигчдын хүртэл болгожээ. Онцгой байдлын амаргүй албанд амьдралынхаа 31 жилийг зориулсан тухай болон хорц зуршлаасаа бүр мөсөн татгалзаж чадсан түүний түүхийг энэ номноос унших боломжтой. Эр хүн тугч байран тугалж хариулна гэдэгчлэн алдаж онож унаж босож явсан үе Цэвэн жаргал 7. Архинд гүн орж ажил амьдралаа хойш татаж явсан үе бий. Гэхдээ үүнийгээ ухаарч даван туулж олон хүмүүсийн дэмжлэгээр архинаас бүр мөсөн татгалзаж чадсанаас хойш хэдийнэ 20 орчим жил болжээ. Шүлэг бичиж эхэлсэн түүхэн ч үүнтэй холбоотой. 2009 онд архинаас бүр мөсөн татгалзсан тухайгаа өгүүлэх асуудлаа шийдвэрлсэн хэмээх анхны шүлгэн бичснээр яруу найрагт илүү дурлаж өөрт төрсэн мэдрэмж болгоно шүлгийн мөрөнд буулгах болсон байна. Анх яагаад шүлэг бичээд эхэлсэн юм бэ гэхээр одоо миний анх одоо эрүүл сар болж одоо энэ арх гэгч юмыг хайснараа энд юмыг хайснараа хүний тархины одоо 3.2% дахин сэрэгдэгэ гэж багш маань хэлдэг. Миний багш болохоор Жамлын зохицоогоор гэж Монголын эрхтэйчүүдийн нийгэмлэгийн тэргүү одоо ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг хүн байсан. Тэр хүн маань байгаа одоо тэгээ үйл ажиллагаагаа зохион байгуулад Улаанбаатар хотод байдгийн. Тэгээд тэр хүний маань хэлсэнчлээ одоо тэгээд би ямар ч байсан нэг тэр актер өвчнөөс хаасных ингээд нэг өөрийн мэдлэгийн шүлэг зохиолоод Шинэхэн номын редактороор Монголын зохиолчдын эвлэлийн Сүхбаатар аймаг дахь салбарын тэргүүн яруу найрагч оюун дэлгэр ажилласан бол 2 дэвтэр бүхий гар бичмэлийг нэмэгтгэж ном болгосон хүн бол түүний хань оюун эрдэнэ юм а. Гэр бүлийн хамтын бүтээл гэж хэлж болох шинэхэн номын нээлтэнд онцгой байдлын газрын удирдлага, албан агчдын төлөөлөл болон бусад зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо.